1755 он Манж дайчин улсын хааны өргөө. Хотын шадрван чингүүн жавта сайн явж ирв үү? Тоосны нөхөр сөлмөлж байсан ч олонтоо самруулж таарахгүй зовлонгийн далаа төхөл алдавч язгуураа умартаж болохгүй өтөнд идэгдэх бий байлаач удам минь Монголынх өгөршиж хөвтөх яс байлаач угсаа минь Монголынх өчтөр үгүй асар харийн өмнө өндөр дээдсэн үр би өвдөг нугуулсан ч өгөхгүй. Эрдийн амар санаа хүрэлцэн ирлээ. Ойрдын амар санаатай энэ зарилгыг сонс. Их орноо хамгаалах үйл хэрэгт би энэ нас хайрмаггүй. Өнгөрсөн үлдсэн төв өнөөдрийн та нарыг бүтээсэн цуссандаа буталсан ясандаа ширгээж ойлгоцгоо. Өхөр Монгол их том байна. Урдаас уурладаг байна шүү. Хард оюуш аргын бичгээ гардуулахаар ирлээ. Энэ мөн хог байна.
өссөн ирүүд давж цус асгаж яс хэмгчж байсан ч залуу насныхан аагаар л давлаа да. Ирүүнд тарчиж байсан ч эх орноосоо мурууж болохгүй. Сэтэлмэнд хэрвүүлэх тэргүүн байсан ч ухаан минь Монголынх, эргэж амьлах сүнс минь байсан ч харьяат минь Монголынх. Хүй хаа та халахын хад дорж ноён бүр ирсэнгүй шүү. Бүр бослог тэмцэл гаргахаар бэлдэж байгаа гинэ. Юу? Мөн хандтар снайдын алга учраа цагтан өгөхгүй. Таны ардаар хуйлаа төгөөж байгаа юм гэлээ. Хандтар снайны 7 настай хүү эрдэм суугаар бээжинд ирээд байгаа үлээ. Түүнийг хүүгээр нь зүтгүүлж иргэшээлтэй оруулах мэрэгэн санааж ажилтдаг ялтай. Сайхан санаа байна. Алсын чимэн хандтор жааси. Алхын ноён сайн явж ирүү дээ. Зоогийг оруу. Тавтайхан хоололоор Өчтөр үгүй асан харин үнэн өндөр дээдсийн үр би ял сонсож өөдөөс өгөхгүй. Маргааш байхгүй болсон тэний урд чинь магад мөн хөрших хааны удам би толгой гудаахгүй. Хаан Чингисийн ясаран дархалж үлдээсэн энэ их орноо халахын хөвгүүдэд цусааран гişрээж хамгаал. Халуун цус минь оршиж байгаа цагт хамаг Монголын голон тийг чамаар самруулахгүй. Танай Монголыг 200 жил дарсан. Тэгээ 2000 жил дарсан болсон. Монхор үрээсэн хагцах над хэцүүч гисэн. Монголоос хагцаа би цагт болгоцсон. Жанчхүүгийн даванаас нааш манч хэдтийн шааха марал элжигний төөрэ мөрийг хаалган давуулж халах Монголын газарт хизээч гიშгүүлэхгүй төлөө би эцсийн хүртэл тэмцэх болно. Манжийн ойрхолдоо 200 жил дарлагдсан бараг устан үгүй болдгийн даваан дээр 20 дугаар зууны эхэн болгоод Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө тусгаар тогтнолоо харийн иргэшээлээс чөлөөлөх түүхэн цаг үе ирсэн юм аа.
Монголчууд минь эргчлөө тусгаар тогтнолоо оллоо. Өвөг дээдсээс өглөн уламжлагдсан тусгаар тогтнол өн мөнхөд та бидний авч явах тусгаар тогтнол мөнх тэнгэрийн доор мөнхчин бадарсан тусгаар тогтнолоо. Тусгаар тогтнолоо хайрч хамгаалж